Хаврын чуулганаар төрийн болон орон нутгийн өмчит компани засаглалын тухай хууль батлагдаж, ил тод байдал, хяналт хариуцлагын тогтолцоо сайжрах, иргэдэд ирэх баялагын үр өгөөжийг нэмэгдүүлэх тогтолцооны шинжилгэeng суурь бүрдсэн. За дээрх хууль хэрэгжиж эхэлснээр төрийн өмчит компаниудын үйл ажиллагааны тайланг дарга удирдлагууд өөрсдөө хянаж хэлэлцэх биш, ард түмний төлөөллийн байгууллага болох улсын их хурлаар хэлэлцүүлж, иргэд олон нийт нээлттэй мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн байна. Монгол улсын нийт ард түмний хэрэгцээтэй эрүүл мэнд боловсрал одоо энэ нийгмийн хамгааллын чиглэлийн дутагдж байгаа хүрэлцээгүй байгаа энэ их үүсвэр дээр улсын их хурлын нийт гишүүдээр хилцэгдэж мөн тайлан тавигдаж ингэж шийдвэрлэгдэж одоо цаашдаа явна. Энэ төрийн өмчит компаниудаар нэг томоохон шинжил хийгдэх нь зарим компаниудыг зах зээлээс хөрөнгө татах байдлаар IPO гаргах гэж байгаа. Тэгээ энэ дээр одоо гадны томоохон хөрөнгө оруулалтын банкуд гэрээ хэлцэл хийж байгаа. Засгийн газрын түвшинд тухайлбал Franklin Templeton гэдэг Америкийн томоохон хөрөнгө оруулалтын банктай хамтраад тодорхой компаниудыг багцлаад хөрөнгөний зах зээл гаргахыг гэж. Тэгэхээр энэ ажил одоо бас энэ намрын чуулганд хийгдэнэ. Засгийн газрын чөлөөллийн бодлогын хүрээнд төрийн өмчит компаниудын бүтэц оронтойг оновчилж давхардал хийдлийг арилгаснаар Чингис хаан баялагын сан нийглийн 14 компани 260 оронтойг цөөлж захиргаа түрээсийн зарлыг бууруулан 67.3 тэрбум төгрөгийн хэмнэлт хийжээ. Одоо 1600 орчим ажилтнтай. Тэгээ энэ дээр бол одоо бид нар бүтэц зохион байгуулалтын хувьд бол одоо бас Эрдэнэс Монгол компаниар яригдж байна. За мөн одоо биржийн хууль дээр одоо бид нар бас ярьж байна. Мөн одоо жоншныхоо үйлдвэрлэлийг бид нар одоо барьжуулах үйлдвэрийн асуудлыг одоо ярьж одоо олон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг одоо экспортоо нэмэгдүүлэх тал дээр одоо манай компани одоо гол зүйл бол ийш хандж. За эхний хагас жилд 3.2 их 80 төгрөгийн орлого боллоо. 957.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаа. Улс орон нутгийн төсөвд 1.3 их 80 төгрөгийн татвар хураамж төлөөд байна. Цаашид төрийн өмчит компаниудын санхүүгийн зөрчлийг арилгаж сахилах хариуцлагыг чангадгах, төрийн өмчит компаниуд шинээр байр, офис худалдан авахыг хориглох, төвчж болох урсгал зардлуудыг танах, төрийн хөрөнгийн менежментийг сайжруулах, оновчтой зохион байгуулалт хийж үр ашиггүй зардлыг бууруулах, шинэ хууль эрх зүйн зохицуулалтад туссан үйлдвэрлэлээ өргөжүүлж өрсөлдөх чадвараа дэвшлүүлэх, засаглалыг сайжруулж хөрөнгө оруулалт татах зэрэг идэвх санаачлагтай ажиллахыг үүрэг болгох.